Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гайлын байгууллагын албан тушаалтай холбоотой янз бүрийн мэдээллүүд гарч байгаатай холбоотойгоос дотоодын аюулгүй дэлгэцээс тодорхой бас мэдээлэл өгье гэж өнөөдөр цуглаж байна. Сангийн сайдын 2023 оны онд гайлын байгууллагын бүтцэд дотоодын хяналтын нэгж бий болсон. Дотоодын хяналтын чиг үүрэг нь бол албан хаагчдын сахилга ёс зүйн зөрчил мөн албан хаагчдыг хууль ёсны эрх шиг хамгаалах үндсэн үүрэгтэйгээр ингэж байгуулсан бүтц байгаа. За тэгээд тус хэлцэн үйл ажиллагаа 2023 онд нийтдээ сахилга ёс зүйтэй холбоотой 172 албан хаагчийг шалгаж 49 албан хаагчд сахилгын шийдвэр ногдуулсан. 2024 онд 142 албан хаагчийг шалгаж 72 албан хаагчд сахилгын шийдвэр ногдууллаа. Мөн 2025 он гасаар 36 албан хаагчийг шалгаж 16 албан хаагч сахилгын шийдвэр ногдууллаа. Үндсэн бидний шалгалтын үр дүн яаж харагдаж байна вэ гэхээр 2023 онд нийт гарч байгаа сахилгын ёс зүйн зөрчлийн 60 орчим хувь нь татвараас зайлсхийх албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудал байсан. Одоо бол 2025 оны байдлаар үзэхэд ихэнх нь ажил таслал тийм ээ ёс зүйтэй холбоотой асуудлууд болж байна гэдэг чинь бас тухайн нэгж гайлын газрын бүтцэд бий болсноор хууль сахилгын төвшин бас дээшлсэн гэж бол дүгнж болохоор байна. Үүнтэй холбоотой бид бас 30 гаруй албан хаагчийг авилгалын ёсны хуулийн 6-гийн заасны дагуу харьяалын дугаар авилгатай тэмцээс шалгуулсан. Үүний нэг нь бол 2023 онд оны 11 сарын 15-нд хаа эргэлцэг эмээнээр гарсан хотын гайлын чинэлэг баян байцаагч гэсэн гацчигтай тийм нийтлэл байсан, зурагтайгаа байсан. Түүнийг бид мөн тухайн үед нь хуулийн дагуу авилгатай тэмцэх 13 байцаагчийг шийдвэр шалгуулсан. Шалгалтын үр дүнгийн шийдвэрийг би өчигдөр авлаа. Тэгээд та бүхэнд бас энэ шалгалтын үр дүнгээр мэдээлэл өгье гэж бодсон. Яг шалгалтын үр дүнгээр тухайн шалгагдж байгаа 13 албан хаагч яг албан тушаалтай холбоотой авилга ашиг сонирхлын зөрчил бол тогтоогддог юм байна. Харин 3 албан хаагчид хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ гэр бүлийн орлогыг дутуу мэдүүлсэн гэсэн зөрчил илэрсэн байна. Үүнд нь гайлын газрын даргын шийдвэрээр холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэн тухайн 3 албан хаагчид сахилгын шийдвэр ногдуулсан. За бодит байдал бол нэг юм байна. Тэгээ энийг бас чиг үүргийн хувьд манайхчийнхэн болдоо байгууллага хувийн нэмэлттэй холбоотой мэдээлэл шалгадаг болохоор тэр болгон хэвлэл мэдээлэлд бол өгөөд их боломж байхгүй байдаг. Энэ удаад бол яг нэгэнт холбогдох байгууллага хуулийн байгууллага шалгагдсан юм чинь ямар ч тодорхой товч нууцтай холбоотой мэдээлэл өгөхгүйгээр нийтэд бас ингэж мэдээлэл хэмжээ өгсөн шийдвэрийг авсан тул та бүхэнд танилцуулж байна. За тэгээд мөн бас хэн нэгнийг бас ингэж үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт гүйтгэх түүнийг олон нийтэд бас мэдээлэх маань бас хуультай. Мөн тухайн албан хаагчийн ч юм уу хувь хүний зөвшөөрлгүйгээр олон нийтэд бас заалганд бас хуультай. Та бүхэн мэдж байгаа байлгүй. Тэгээд цаашд бас ингээд тодорхой мэдээллүүдийг бас цацахтаа тэр хувийн холбоотой байгууллагатай холбоотой бас хуулиудаа бас барьж ямаар байна. Хоёрдугаар тэр шалгагдж байгаа албан хаагч маань тэдний гэр бүл маань энэ шалгалтын хугацаа дуустал нэр төр одоо сэтгэл санааны бас тодорхой хэмжээний юуг бол амсдаг гэж боддог. Тэгээд энэ удаад бол гайлын байгууллагын авилгалын тэмцэх шалгуулсан хотын 13 байцаагчийн хувьд бол ингээд шалгалт дууслаа. За тэгээд танай байцаагч нар ажлын цагаараа Балган Улаанбаатар явж ирсэн л та. Тэгээд ёс зүйн шүүхэл гаргасан нийслэлийн гайлын газрын одоо үлзий авиш байцаагчтай ямар арга хэмжээ авч ажилласан бэ? За үлзий авиш байцаагчийн мэдээллийг танай сайтаас авсан. Тэгээд яасан нэг ёс зүйн асуудал болохоор гайлын байгууллагын үйл ажиллагаатай албан тушаалтай холбоотой асуудал биш болохоор хотын гайлын ёс зүйн дэд хорыг шалгаж байгаа. Мөн холбогдох байцаагч нь цагдаагийн байгууллагад би шалгагдаж байна. Тийм болохоор одоохондоо тодорхой мэдээлэл бидээс өгөх боломжгүй байна. Тэгээд цагдаагийн байгууллагатай шийдээд тухайн ямар ч зөрчил гарсан гэж яавал бид шууд сахилгын тооцож байгаа. Үндслэн бий байна. Одоо л цагдаагийн байгууллага. Тийм.
Одоо сануулгаас хавуулаад халах хүсэл байна. Хална. Манай ч яг саяны төрийн албаны хуулийн 48 заасан яг сахилгын хариуцлага гайлын байгууллагыг хэрэгжүүлээд явж тухайн холбогдох ажилтны яг тухайн хийсэн үйлдэл нь ямар хөө гэм хөрөчүүлсэн байлаас нь үнэлэл сахилгын орны гишүүд тусдаа манай хилцээд шийдвэр гаргаад арга хэмжээ авчдаг. За нэг ийм л байна да. Байцаагч нартай яг ямар хяналт тавьж ажилладаг вэ? Манайх ч нэг дотоод хяналттай тусгай журамтай. Энэ журамынхаа дагуу нэгжүүд яг дотоод ян шалгах журамыг эрх зүйн үндэслэл болгоод холбогдох шалгалтуудыг хийн. Энэ нь бол төлөвлөгөө шалгалт гэж байна, төлөвлөгөөт бус гэж байна, албаны шалгалт гэж байна, гүйцэтгэлийн шалгалт гэж байна. Яг энэ чиглэл болгоно шалгалтууд хийх чинь. Энэ шалгалтын хүрээнд хийгдээд гарсан зөрчилд бол хариуцлага тооцно. Зөрчлийг бас арилгах холбогдох арга хэмжээнүүд авагдаж яваа. Одоо та бүхэн сая миний өмнөх мэдээнд харсан баг тий. 23 оны зөрчлийн чиг хандлага 25 оны чиг хандлага шал ондоо болж байгаа байхгүй. Одоо яг нэг ажил таслах, ажлын байран дээр байхгүй байх, имэд зөрчлүүдээр ёс зүйн талаас арга хэмжээ авагдаж үндсэн тэр нэг гэмтэргийн шинжтэй нэг дотроос зайлсхийх, албан ширийн хамаагүй багассан. Холбогдох албан агчд маань ч гэсэн энийг ухамсарласан хууль цэглэлтийн төвшин бол их сайжирсан байна.